хугацаанд найзтайгаа одоо ярилцж хагаад тэгээд клуб нэ гэсэн зорилготойгоор тэгээд одоогоор 8 гишүүнтэй Их шүү Монголиа клуб нэгдсэн байгаа. Яагаад Их шүү Монголиа гэдэг нэр өгсөн бэ гэхээр би нэг ном уншижсэн. Тэгээд Шилийн Монголын Миндэ оюугийн зохиол Оройн ганц модны ах шүү их шүү гэдээ хоёр шонхор байдаг. Тэгээд эрэгтэй нь ах шүү, эмэгтэй нь их шүү учраас бид нар ингээд бэлэгдэл болгоод их шүү нэрийг нь аваад тэгээд бид нар их шүү гэдэг нэрийг авсан байгаа. Их шүү гэдэг нь Монголын нөө бэлэгдэл одоо тэнгэрийн хүчтэй шонхор гэдэг утгаараа бид нар их шүү гэдэг нэрийг авсан байгаа. За. Манай Их шүү Монголиагийн мерч энэ болохоор limited edition гэдэг ийм gold байгаа. Тэгээ ар нь болохоор ийм Rider Sister of Food Mongolia гэсэн маа. The Spring Limited Edition гэдэг. Тэгээ худалдаж авч унтаач дууссан. Зөвхөн 100 ширхэг гарсан байсан жоо нэг өдрийн дотор дууссан. Тий. Энэ бол миний каскоо. Энэ стрит 500. Манай клубын 2-3 гишүүн стрит 500 унжгаа. Тэгээд энэ жилээс бид бас мотогоо томруулахаар, сисигээ томруулахаар явж байгаа. Тий. За. За. За тийм. Running Riders мотог клубын мембер биш нэмэ. Клубдээ ганц эмэгтэй моцоглогч нар явдаг байгаа. Тэгээд адилхан эмэгтэй моцоглогчтой бид дэмжих зорилгоор энэ удаа 100 дан эмэгтэй моцоглолтоор аялал хийх тухай бас бид яриа өрнүүлэх гэж. Тэгээд адилхан эмэгтэй моцоглолчид бас найзууд байгаа. Тэднэргээ дэмжих гэж өгөөд ирсэн байгаа. За миний энэ моцогл маань Dragster 650 гээд 650 мотортой моцогл ба. Яг нь эмэгтэй хүний хувьд яг дундчин гэсэн үг. Тийм хит том биш, хит жижиг биш. Яг аялал тохирсон. Тэгээ яг өөртөө зориулж тогтчихсон юм байна. Улаанбаатар Монголд одоо ингээд эмэгтэй моцогл ямар асуудал вэ? За наадах чинь яриул ер нь бол дуусахгүй л дээ. Жишээ нь яг ингээд одоо нөгөө эмэгтэй хүн унна гэдэг эрчүүдийн хувьд моцикл унна гэдэг яг тийм нэг хүлээж авахд хэцүү байт юм шиг байгаа. За тийм машинуудын голоор явж хахад зам 50 зүг жолооч байна, 50 жолооч байна. Дээрээс нь нөгөө эмэгтэй хүнийг моцикл унааг замын хажуугаар алхаад явж хахад хүртэл үддэг хүмүүс аягүй хөөж штэ. Цонгоор агаачж ойрлон, хаацлан, гэрлэн тохион дээр уралдан, цуг базан. Тэгэл ерөөхдөө тэгээд нөгөө хүндлэх юу байна. Одоо яг энэ жилээс түрүү жилээс хүмүүс бас айгүй нааштай хүлээж авдаг болсон. Бас нэг юмны гой сайхныг мэдрээ за болд юм биш үү, нэг юм биш үү, тийм биш үү гэд хүндлэлт бас баг зэрэг үүсэж байгаа да. Тэрнээс гадна зам маань ер нь бол бас яг моциклтэй зориулсан зам гэж байхгүй. Бид нар машинтайгаа ингээд дугуй скутер бүх юмтайгаа яг нэг л зам дээр орсон. Тэн дээр ч уучраа болоод явна гэдэг бол бас тэгэл өстой нөгөө авхаалт самбаа сэргэлэн жижил явна да. Хамгийн гоё эрэг зээл нь юу вэ? Гэрлэн тохион дээр зогсож байгаа ч юм уу, машины яг голоор явж байхад ч юм уу, хүмүүс айгүй юм гоё хандлагатай байдаг байхгүй. Ингээд гоё дуу алддаг ч юм уу, эсвэл цонхон онголоод ингээд гоё сайхныг хилдэг ч хүмүүс байна. Тийм хүмүүс байна. Бүр ингээд зам дээр зогсоо ахын дөдөр хүлээж агаарай хамт 6 ахуулчих гэдэг хүмүүс ч байна. Тэгээ гоё сайхан эмэгтэйчүүд ялангуяа их гоё хүлээж авдаг. Их ч энэ гоё байна шүү. Их ч нэстэ чиний насан дээрсэн бол ингэ байсан, тийх байсан ингээд айгүй гоёор хавж хүлээж авдаг хүмүүс байна.
өнөөдрийн өдрийг маш их сэтгэл тогтолж хүлээсэн. Яагаад гэвэл миний хобби бол мотоцикл унах байдаг. Тэгээ бас гоё мотоцикл, гоё машин одоо ингээд сонирхож харж явдаг гэхөө. Тий. Би одоо малчин айлын хөвгт төдөөний хөвгт байхгүй юу? Тэгээд мал ахуйд явахдаа, хонд явахдаа мотоцикл ундаг. Тийм болохоор мотоцикл унахад бол ер нь бол асуудал байхгүй. Тийм байсан. Тэгээ 2 хоногийн өмнө бол Английнхаа шалгалтыг өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хотод ч гэсэндээ хөдөлгөөнд мотоциклд оролцох боломжтой гэсэн үг. Ер нь манай хөдөөний эмэгтэйчүүд чинь их мундаг штэ. Бүгдээрээ шахуу мотоцикл ундаг. Ер нь бол тийм. Тэгээд миний хувьд болохоор одоо яг энэ мотоцикл унах зүйл маань миний өөрөө хобби. Тэгээд стресс тайлгач гэдэг юм уу? Одоо ийм чухал миний нэг өнцөг болчиход байгаа. За тий ер нь бол фитнесээр хичээлж байгаа. Мөн одоо буудлага спортоор хичээлдэг байсан. Яг нөгөө эмч болоод суралцаад эхэлсэн тэр үеэс бол орхигдсон. Гэхдээ ер нь бол буудлага спортын дэд мастер цолтой. Тэгэхээр мөн нэг ийм спортлог төрлийн хүн юм уу? Тий. Ер нь бол мотоцикл унах нас болоог байхад бол ерөөсөө сонирхдаггүй. Дуунаас нь аюух айдаг байсан. Ингээд сүүл рүүгээ өөрөө ингээд ажил төрөл хийгээд ингээд явсан чинь ерөнхийдөө бол зууны илрэл, дулааны илрэл хотод бол ажил амжуулах маш хэцүү гэдгийг ойлгоод тэгээд мотоциклтай хүмүүс яг ингээд ихсээд ирэнгүүт аюух анзаард юм билээ хүн. Энэ хүмүүс ингээд илүү хурдан яваад, дундуур яваад тий илүү ажил амжуулаад байна. Тэгээ өөртөө бас яг гоо тайвтай, өөрийнхөө хоббидоо олоод стайл нь гэсэн өөрчлөгдөөд ингээд бүх юм ингээд нэг аюу гоёор ингээд vibe нь аюу гоёор мэдэрсэн учраас мотоциклыг ерөөдөө сонирхож ирсэн. Тэгээд хувьдаа өөрөө сургалтын сурсан чинь манай клубын ерөнхийлөгч оюун жагаад бид нэр санал тавиад өдөрөө нийлээд ингээд эмэгтэйчүүдээр клуб байгуулсан, эмэгтэйчүүдийн төлөө ингээд ийм зорилготой нэгдээд явъя, олоолаа болъё гэсэн санал тавиад тухайн үед маш дуртай хүлээн зөвшөөрөө. Тэгээ одоо ингээд өнөөдрийн байдлаар бид нэр 8 удаа байна. Тэгээ энэ жилдээ доор аж 20 болмоор байна. Би багасаа мото их сонирхдаг байсан. Тэгээ ээж манаас тийм рок стилтэйсэн болохоор ээж бас тийм мото унах сонирхолтой байсан. Жилийн өмнөөс найз маань надад санал болгоод найз маань 2 жил мото унсан байсан. Тэгээд санал болгоод тэгээд мото уняа, клуб байгуулъя гэсэн зорилготой тийм мото унж гисэн. Тэгээ одоо мото унаад 1 жил гарсан болж байна. Мото унах бол маш гоё, салхи татуулаад гоё, маш гоё зоригтой, хүчтэй мэдрэмж авдаг. Тэгээ